тэтгэврт гарах нь амьдралын хэв маяг юм. Хувь хүмүүсийн дадал зуршил нь өөрчлөгддөг буюу өмнө нь ажилдаг байсан бол тэр үеэсээ шилжиж бий болон сэтгцийн эрүүл байдлын төлөө янз бүрийн зан үйлийг илэрхийлэн гаргадаг. Өөрөөр хэлбэл хүмүүс тэтгэврт гарахад нуугдмал байсан дадал зуршил, зан үйлийн хэв маяг гарч идэрдэг бол тэдэнд их цаг хугацаагаа ажиллахад зарцуулдаг байсан бол тэтгэврт гарсны дараа ажлаас бусад идэвхтэй үйл хийж өөрсдийн амьдралын шинэ хэв маягийг бий болгодог байна. Судалгаагаар хүмүүс тэтгэврт гарсны дараа алхах, спортоор хичээллэх, хооллох дэглэм барьдаг. Гэвч эрүүл хооллох дэглэмийг ихэвчлэн эмэгтэйчүүд барьдаг болох нь судалгаагаар нотлогджээ. Мөн шүлэг зохиох, шинэ хөгжмийн зэмлэг тоглож сурах гэх мэт шинэ мэдлэг чадваруудтай болдог ба түүгээрээ өөрийн насныхантайгаа өрсөлддөг. Цөрөг илэрлүүдийн хувьд хэрэв тэд өөрсдийн хүслээр буюу сайн дураараа тэтгэврт гараагүй бол архины болон тамхины хэрэглээ нэмэгддэг байна. Франц улсын ахмад наснуудын хувьд зургтын урд их цагаа өнгөрүүлдэг ажээ. Тэтгэврт гарах нь амьдралын үйл явц юм. Урт насалтай холбогдуулан тэтгэврийн үеийг дотор нь 3 хувиан авч үздэг. Нийгмийн шинжлэх ухааны судлаачид эрт буюу идэвхтэй үе 65-аас 74 нас бие махбодын хувьд эрүүл байдаг. Дунд үе буюу ирж хайх үе 75-аас 84 нас ажил хөдөлмөр эрхлэхээ болж шинэ сонирхолтой болдог. Дэмжих үе буюу 85-аас дээш нас бие махбод болон танин мэдхийн эрүүл мэнд муудаж асран халамжлагч хэрэгтэй болдог үе. Эдгээр 3 үе шатууд нь санхүүгийн асуудалтай мөн холбогддог. Тэд тэтгэврт гарсны дараа жил бүр ижил хэмжээний мөнгө зарцуулдаггүй гэсэн үг юм а. Эхний үед тэдний мөнгөний зарцуулалт өсдөг ба амралт зугаалга, өөр улс руу аялах гэх мэт зориулдаг бол дунд үед амьдрал нь харьцангуй доктортой болсон байдаг тул мөнгө санхүүн чадал доктортой байдаг. Харин сүүлийн үе шат ирэхэд мөнгөний зарцуулалт нь дахин өсөх ба энэ удаад асаргаа, халамж, эмч, суулгаа гэх мэт зарцуулагддаг байна. Тэтгэврт гарах нь сэтгэлгээ юм. Тэтгэврт гарагчдын сэтгэлгээ буюу танин мэдхийн чиг хандлагыг мэдээллийг хэрхэн нэгтгэж боловсруулж шийдвэр гаргаж хийсэн үйл ажиллагааныхаа үр дүн хэрхэн үнэлж байна гэх зэргээр тодорхойлдог. Тэтгэврт гарсны дараа хоёр зэрэгцсэн танин мэдхийн хүч үйлчилдэг ба эерэг өөдрөг хүч нөгөөх нь цөрөг бутран хүч юм а. Эерэг хэсэг нь тэтгэврт гарсан хүмүүс өөрсдийгөө тусгаар байдлаар мэдэрдэг бөгөөд энэ нь ажил эрхлэхгүйгээр мөнгө олохтой холбоотой мэдрэмж юм. Ихэвчлэн залуугаараа сайн дураараа тэтгэврт гарсан хүмүүст идэрдэг. 2015 оны нэгэн судалгаагаар 2000-аад онд тэтгэврт гарсан хүмүүст оролцсон бөгөөд эдний 80% нь аз жаргалтай, зоригтой бөгөөд амьдралыг таашааж байна гэсэн хариултыг өгчээ. Үүний зэрэгцээ өвчтөе бөгөөд асаргаа сувилгаанд байгаа тэтгэврт гарагчид ирээдүйн тодорхойгүй санагдаж өөрийгөө хүчгүй, бусдад хамааралтай гар мэдэрч ганцаардаж харийн хүн шиг мэдрэмж өөрсдөд нь төрдөг байна. Өмнө нь тэтгэврт гарах үйл явцыг хүний эрүүл мэнд, амьдралын чанарт цөргөөр нөлөөлөх хямрал хэмээн хүлээн авдаг байсан. Сүүлийн үеийн судалгаанууд дээр тэтгэврт гарах нь зарим талаараа эерэг нөлөөтэй болохыг харуулж байна. Ихэнх тэтгэврт гарагчдын хувьд ажил үргэн алдах, амьдралын хэв маяг нь өөрчлөгдөж, шинээр гарч ирсэн чөлөөт цагтаа юу хийх зэргийг шийдвэрлэхээс үүдэн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд гарч ирдэг. Тэтгэврт гарах үйл явцын талаарх дараах онолууд байдаг. Тухайлбал үүргийн онол, тэтгэврийн шилжилтийн онол зэрэг болно. Тэтгэврийн шилжилтийн онол өөрийн үнэлэмж, өөрийн чадамжийн талаарх мэдрэмж нь амьдралын сэтгэл ханамжид чухал нөлөөлнө. Мөн гэр бүлийн дэмжлэг сайн байх нь тэтгэврт амжилттай дасан зохицоход нөлөөлдөг байна. Ахмад наснууд өөрсдийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг тайвнаар хүлээн авч дасан зохицох чадвар илүү байдаг. Неврозын түвшин бага, экстраверт хэв шинжтэй тэтгэврт гарагчид нь тэтгэврт гарсны дараа илүү идэвхтэй амьдралын хэв маягтай болж хурдан дасан зохицдог. Экстраверт хэв шинжтэй хүмүүс интроверт хэв шинжтэй хүмүүстэй харьцуулахад илүү нээлттэй учраас найз нөхдөдтэй болох нь амархан байдаг. Тэтгэврт гарснаар тухайн хүний гэртээ гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт орж, хоол хийх, гэр цэвэрлэх зэрэг ажлуудад зарцуулах цаг хугацаа нэмэгддэг. Энэ нь эрэгтэй тэтгэврт гарагчдад ихээхэн нөлөөлдөг. Хэрвээ хамтрагч нь тэтгэврт гараагүй, ажилсан хэвээр байвал эрэгтэй тэтгэврт гарагчид ичгүүртэй, хамааралтай мэдрэмж төрдөг. Тэтгэврт гарах үйл явц хосуудын гэрлэлтэнд хэрхэн нөлөөлж байгааг судалсан ба тэтгэврт гарах үйл явц нь хосуудын гэрлэлтэнд ямар нэгэн зөрчил үүсгээгүй байна. Харин эхнэрүүд үргэлжлүүлэн ажиллах нь гэрлэлтийн чанарт цөргөөр нөлөөлж зөрчил ихсэж байжээ. Энэ нь эрэгтэй хүмүүс өөрсдийгөө гэр бүлээ тэжээгч гэсэн байр сууриас харах хандлагатай холбоотой байх магадлалтай.
Тэтгэврт гарсны дараах амьдралын талаарх төсөөлөл нь дасан зохицох үйл явцад нөлөөлдөг. За хорхоос сурлагдсан хүн.